За өнөөдөр үндсэн хуулийн цэцгээс орж ирж байгаа энэ дүгнэлт улсын их хурл ажлаа хийхгүй байгаагийн одоо том илэрхийлэл. Тэгээ бид ч гэсэн одоо улсын их хурлын хууль тогтоомжийн зарим хэсгээр нэг босронгуй болох чиглэлээр бас нэг анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ийм илт алдаатай тоо үсэг хоёр дахь орж ирж штэ. Өмнө нь засгийн газар ерөнхий сайдыг хоцруулах асуудал дээр 3 хоногийн дараагаас хилцэж 10 хоногийн дотор гэж үг байсныг нь биднээс улсын их хурлын тухай хуулийн дээрээ 7 хоног авчирсан байна. Илт алдаатай. За сая бол үндсэн хуулиар 6 жил болцсон байгаа зүйлийг одоо хүртэл засахгүй 4 жил явж байгаа. Тэгэхээр ийм илт алдаатай техникийн шинжтэй концепц үе үзэл баримтлалын улсын их хурл угаасаа тодтогоо баталсан нэг мөр ойлгодог болцсон тэр үзэл баримтлалыг засах ёстой, кодификац хийх ёстой, хууль тогтоомжуудыг нийцүүлэх ёстой ийм зүйлүүдийг зүгээр л үзэл баримтлалыг нь хилцэж байгаа шиг хуулийн нүсэр процессор хилцэхгүйгээр хурдан хугацаанд хялбарчилсан байдлаар баталдаг, шийддэг нэг журмтай болох ёстой юм байна. Дээр нь ийм илт алдаатай зүйлийг үндсэн хуулийн зэцээр яг л одоо маргаан шийдвэрлэж байгаа юм шиг дахиад нүсэр процесс явуулдаг биш. Үндсэн хуулийн зэц энэ чинь илт алдаатай байна гэдэг нааш зүгээр бичиг шийдэхэд тэр үгээр нь бас ажилдаг механизмтай болох ёстой юм байна. Тэгэхгүй бол одоо ингээд зэцэн тэнд нэг том хэрэг маргаан шийдсэн юм шиг энэ дээр яриад улсын их хурл нэг зэц улсын их хурл хоёр одоо хоорондоо маргаад байгаа юм шиг үл ойлгох байдлаар очдөг биш. Энэ хаана алдаагаа хараад хурдан техникийн шинжтэй засвар гэдэг нэг механизм хийх ёстой баха. Яг энтэй адилхан дахиад илт алдаа үндсэн хуулийн зэцээр гарч байгаа. Бүрээрх нь жил боллоо одоо бүрээрх нь дуусаад жил болцсон. Ийм хүн үндсэн хуулийн цэцгийн дарга хийж байгаа байдал нь тэнд гишүүний асуудал биш. Үндсэн хуулийн цэцгийг бүхэлд нь хууль ёсны үгүй гэдэгт эргэлзэх тийм дүр зураг үүсгэж байгаа. Зүүн нь бол тэндээ бас хэлбэрчилсэн журам гаргаад бүрэн эрхэнд дууссан хүнээр даргалуулж болохгүй гэдэг хууль тогтоомжийн ойлгомжтой байдлыг тодорхойлж өгөх хэрэгтэй юм байна. Тэн чинь бүрэн эрхэнд дуусаагүй дахиад 6-7 гишүүн байж байгаа шүү дээ. Тэр дундаасаа даргаа тавьсан байсан бол үдээд цэцгийн бүтэн үйл ажиллагаанд нь эргэлзэх алга болох байхгүй юу? Нэг гишүүнийх нь үйл ажиллагаанд л эргэлзэж болно. Гэтэл одоо бүрэн эрхэнд дууссан хүн цэцгийг даргалаад байхаар цэцгийн бүтэн үйл ажиллагаанд нь эргэлзэж байна. Зохион байгуулалтын хувьд шийдвэр гаргаж байгаа тэр шийдвэрийн бүтэн бүтцийнх нь хувьд шийдвэрээ хуваарлаад сүүлдээ яг яаж хардаж эхэлж яах вэ гэхээр эн чинь улс төрийн захиа даалгавар гүйцэтгэж байна. Улс төрийн захиа даалгавраа яаж гүйцэтгэж яах вэ гэхээр бүрэн эрхэнд дууссан нэг хүнд за би чамайг буцаага томилчноо чи миний үгээрээ болоо шүү гэж хэлээд жил бариад жил өөрийнхөө